Эё юу яцсан тийж байна. За тэгэхээр та бүхэнд ярьж хэлсэнчлэн яг өрдөн 7 хоногт миний яг яриад одоо 9 хоногт ирнэ гэдээс маань ингээд энд ирчихсэн байна. Тэгээд та бүхэн санаж байгаа бол би энэний дараагийн 7 хоногийн нэгтгэд хийн гэсэн төлөвлөсөн боловч өөрчлөөд 1 7 хоногийн өмнө ингээд хэдүүлээ хийгээд сууж байна. За тэгээд өнөөдөр хэдүүлээ unboxing part 2-ороо юу unboxing хийх гэж байна гэхээр i7 8700K гэдэг нэртэй i7-гийн 8 дугаар generation-ийн unlocked edition-тэй spook өнөөдөр unboxing хийн. Мэдээж бас Sipuni маань өнөөдөр миний сонгосон кулер Master Liquid ML240 LRGB гэдэг нэртэй ийм шингэн кулер байна. За шингэн кулерийн давуу тал талыг бас хэдүүлээ ингээд бичлэгийн дундуур ингээд ороод ярилцж болно. Тэгээ өнөөдөр хэдүүлээ энэ хоёр part unboxing хийн. Тэгээ бичлэг эхлэхээс өмнө нэг зүйлийг эхлэхээс өмнө гэж алид эхэлсэн баг шүү дээ. Би энэ бичлэг дээр эдрэг компьютертаа ухсарнаа гэж хэлслүү яалаа. Хэрвээ тэгж хэлсэн бол тэр жоохон төлөвлөгөөнд өөрчлөлт орсон. Яагаад гэвэл энэ зүйлүүдийг би ухсахад нэгдүгээр би мэргэжлийн компьютер ухсардаг юм биш. Тэгээ сонирхлын төдөд яаж ухсархаа бол мэднэ. Тийм болохоор хэрвээ ухсарж байгаагаа бичээд явах юм бол ерөөсө 2-3 цагийн бичлэг болох бах. Тэгээд би өөрөө эдрийг ноцтолдож өнөөдөртөө ухсарчаад тэгээд харин дараа нь энийг дараа гэж хэлээ. Энийг бичлэгийн шууд дараа гэж хэлээгүй шүү. Би дараа өөрийнхөө full setup-ыг ямар байж байгаад ямар болсноо би оруулах болно. Магад би өдөн бичлэг дээр хэлээ бол 500 subscribers хүрэхээр 500 дээр special дээр өөрийнхөө setup-ыг танилцуулах юм уу гэж бодож байна. За тэгээ ямар ч өнөөдөр хэдүүлээ энэ хоёрыг unboxing хийгээд тэгээд өнөөдөр би компьютер тогсох болно харамсалтай. Тэгээд би компьютер утсан дээр өнөөдөр бичиж чадахгүй гэж бодож байна. Яг бичиж болно л доо. Тэгээд бичих юм бол би нэгдүгээрт яаж одоо шууд угсарна гэх юм бол би яаж угсраа мэдгүй. Тийм болохоор цаг алдаад нэлээд удаан зунгаарсан тийм сонирхолтой бичлэг болох гэж бодож байна. Тэгээд ямар ч хэдүүлээ unboxing бичлэг рүү орцгоо unboxing part 2. Bad girl, I'm a nice guy. Liquor in my cup, I gotta really toughen up. Yeah, nurse strap. За тэгэхээр хамгийн эхлээд хэдүүлээ энэ i7-ийн spoon-ээс эхлэе гэж бодож байна. За энэ spoon яадаг учиртай spoon гэхээр энэ бол хүмүүс мэддэг хаа i7-гийн 8 дахь generation i7 8700K ер нь бол ихэнх хүмүүс мэддэг. Ер нь бол ер нь хүчрхэг spoon-тэй тооцогддог байгаа. Тэгээд 6 core-тай 8700K болохоор unlocked edition overclock гэж болно. Тэгээд turbo boost technology 2.0-тай smart cache technology гэдэг. Тэгээд өөр дээр Intel UHD graphic 630 гэсэн графиктай. Тэгээд 8 дугаар generation-ийн ийм spoon. Тэгээд өөр мэдээлэл гэх юм бол мэдээж LG 1151-ээс суурилна. За тэгээ unboxing руу орцгоё. За миний хуучин ноутбукнээс Apple 3 дугаар generation-ийн i5 байсан. Бас нэг тийм муугүй. За энд ингээд spoon маань ингээд одоо гараад ирж байна. Ингэж харагдаж байна. Ингэж өгдөг л хүмүүс ч яадаг лээ. За тэгээд мэдээж spoon маань одоо гарын авлага буюу танилцуулга. Тэгээд артлт нь i7 8 дугаар generation sticker-ыг компьютерын процессортэй буюу кейсэн дээр нь авахулна. За энэ нэг тиймэрхүү. За тэгээ хайрцанд өөр зүйл байхгүй. За тэгээд энийг энэ хайрцаас нь гаргаж авч байгаа би бичлэг үзсэн юм аа. Тэгсэн чинь тэр хүн энийг унгаацсан байхгүй. Тэгэхээр энэ бас их юу гарч ирдэг юм шиг үл ямар ч хэдүүлээ оролцоо. Яаж гарч ирдэг. Ингээл гараад ирсэн юм чи тэр хүнийг яагаад унгаацсан. Spoon-тэй маш болгоомжтой харьцахгүй бол одоо энэ пингүүд буюу одоо энэ чипүүд шиг юм жижигэн юмнуудын жоохол гэмтэж юм бол spoon маань тэгээд GG болчдөг байгаа. За тэгэхээр одоо ерөнхийдөө бол ингэж харагдаж би энэ кейснээс нь бол гаргаж хармааргүй нэ. Яагаад гэвэл унгаад гэмтэж юм бол стадийн юм болно. За тэгээд энээр ийшин тавьчихсан юм да. Энэ стикер компьютерийнхаа кейсэн дээр наа. За тэгэхээр дараа нь хэдүүлээгийн
Микрофон байгаагаа. За дараа гэтлээ кул спук кулер байна. За яагаад фаныг сонгоогүй юм шингэн кулер авсан бэ гэх юм бол ерөнхийдөө шингэн кулерийн маань энэ кулерийн маань хүргэх чадвар нь ерөнхийдөө дайжгүй байсан. Тэгээ үнийг хувьд ч гэсэн ерөнхийдөө их дайжгүй үнэтэй. $60 гэсэн баха. Тэгээд давуу талаас дурдах юм бол 2 шиг фантай тэгээд инженер радио төглөө. Тэгээд RGB фанаттай. Тэгээ өөрөө энэ юу маань өөрөө RGB гэрэлтдэг. Тэгээд ерөнхийдөө фанаас сул тал нэг юм бол арай түр нь эвдэрдэг. Тэгээ бас хатуухан гарцсан бол ерөнхийдөө ус алдах магадлал, шингээ алдах магадлалтай. Фан буюу нөгөө сенсор хөрөлдөд зэсээр хөрөгдөж ярьдэн шүү дээ. Тэд нар маань бол арай жоохон урт хэрэглээтэй байдаг. Тэгээд гэтээ энийг хөргөх чадвар нь арай жоохон дээр юм болоо. Тэгээ бас арай жоохон сүүлийн технологи юм болоо та гэж бодоод би энийг сонгож авсан юм аа. За тэгээд хэдүүлээ та задлж үцдэг. За тэгэхээр манай спум маань бол нас дээр 2-3 оны юу хөрөлтөөр ирсэн. Тэгээд би онгод зүйлээ байж тантай туг онгод гэж байна. Харин спук кулерийн маань хөрдөх юм бол дөнгөж сая манай тэр хөрөлтөөр орж ирчээд байж. За тэгээд одоо энийг яаж ухсардаг юм байгаа. Би бол спун дээр зүгээр нэг сенсиг бол ухсарч үзчихсэн. Гэтэ юм шингэн кулер хэлийг бол өөрөөсөө ухсарч үзэж байгаагүй. Яаж бодох юм бэ? Зөөлөвч автан маань тэгээд ингээд хамаг юмнууд маань гараад ирж байна да anyway. Хамгийн гол юм үзэхгүй шал ямар ч хэрэггүй юм үзэд тээ. За тэгэхээр ингээд кулер маань өөрөө кул харагдаж байна. Энд ингээд ийм ирсэн байна. Ингэж харагдаж байна. За тэгээ мэдээж энэ дотор нь ингээд шингэн яваад тэгээд сенсүүд маань энийг хөргөж өгч чаддаг байгаа. За тэгээд шингэнээс одоо давуу байж чадаараадаа л гэж биш юунаас сенсор хөргөдөг хөргөлс давуу байгаасаа л гэж найдаа. Тэгээд удаан хэрэглэгдээсэ. Өөр дээр энэ дээр бол 2 жилийн warranty гэсэн байлээ. За тэгээд мэдээж sense 2 ширхэг RGB-гээр master fan 120 AB гэдэг нэртэй 2 ширхэг sense байна. За тэгээд танилцуулах warranty information гэдэг олон улсын хэлтэй ирсэн байна. Энэ дээр болохоор одоо яаж инсталлдах заавар байна. Энийг үзэж байгаа л доо. Хүсэндаа нэлийн болгох уу. За тэгээд энд хийхгүй юм ингээд зөөлөвч. За энэ дотор хэм одоо бүх л одоо энэ нэг RGB-ийн холбдог холбоос тэгээд бүх нэг hardware both mod wired гэдэг байж ах шиг байна. Мэдээж нэг спуны box bracket маань зөвлөсөн байна. Тэгээд RGB гэхлийг ингэж switch хийж янзлдаг холбоос спуны биш motherboard дордог болт байна. За энэ тог авдаг хүчил үү. Тэгээд өдрөө хаашаа залгах юм бэ? Чинь олон доо. За тэгээд энэ RGB light-ыг өдөртөх controller. Тэгээд bracket. За тэгээ хамгийн сүүлд нь хэдэн болтууд болон terminal paste. Энийг би дотор нь ирдүүлээ гэж маш аюул гайхчихсан. Энэ terminal paste spoon дээр яадаг. Тавьдаг. Тос шиг тэгж хүүтэн байлаад юм байдаг. За ингээд ерөнхийдөө бокс дотор маань ийм юмнууд энийг штивч. Ийм. Тэгэхээр өнөөдөр unboxing маань ерөнхийдөө бол иймэрхүү юмнууд гарч ирсэн байна. Дээрх юм бол өнөөдрийн гол эзэн болох CPU. Тэгээд кулер маань фануудтайгаа тэгээ бүх wired bracket, spoony bracket гэдэг өнөөдөр ингэж ирсэн байна. Тэгээд
өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд энэ бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд өнөөдөр би компьютердээ ухсраад тэгээд энэний дараагийн бичлэгээс шууд дахин бичлэгүүд ер нь бол миний шинэ ухсах гэсэн компьютер дээр орж эхлэх болно гэдгийг хэлэхэд их таатай байна. Тэгээд би ч гэсэн өөрөө одоо маш их тогтолцсон байна. Компьютертэй дээр ухсахыг бүр өстө тийс ядуулж байна. Тэгээд мэдээж би өрдөнх та бүхэн өрдөнчлөлт та бүхэнд хэлсэн. Доор коммент хэсэгт ямар тоглоом тоглолмоор байгаа тоглоомнуудыг хамтлаад бичээ гэж үлдээгээрээ би харж байгаа. Тэгээд тоглолно. За тэгээд ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байна да. Тэгээд дараа жахан сонирхолтой чанартай бичлэгээр уулзсаар бүх юмнууд бол би контенттой чанартай болохын тулд хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр би өөрөө гоё компьютерээр тоглох нь чухал биш. Хамгийн гол нь надаас гарч байгаа контентууд маш чанартай байх дээр бүгд үндэслэж байгаа юм аа. Тэгээд дараа жахан бичлэгээр уулзцаа. Хэрвээ та миний сувган дээр subscribe даж хэмжээгээ subscribe бодгоо дараараа энэ доор яг энэ бэнэн энэ болонд миний icon дээр дараа subscribe дарах боломжтой. Доошо гүйлгээ subscribe гэсэн тавчиг дараад эсвэл хажууд байгаа хонхыг бас дараарай. Хонхыг дарснаар миний бичлэгүүд гарах болгондоо notification хэлбэрээр хүрэх болно. За тэгээд дараа жавчлал уулзгаа. Түр баяртай. Peace out. 6.5 hours later.